Шөнийн гүн харанх үед одод мөчид гялалзан туяарна. Энэ мөчид оддын дундаас нэгэн тодоос тод гялалзах одыг баримжаалан хэсэг аянчид дөтлөн айсыг. Тэд бол Юудын хааныг мэндэлсэн талаар судлан шинжээд өөрсдийн биеэр шинэхэн мэндэлсэн хаанд мөргөж хүндлэл үзүүлэхээр Израилийн нутгийг зорин явж буй 3 мэргэд ажээ. Тэд явсаар Иерусалимд Херод хааны ордонд ирэв. Тэгээд Херод хаанд бараалхан Бид Юудын шинээр мэндэлсэн хаанд мөрхөөр ирлээ. Юу? Хаан гинэ? Та нар яаж мэдэв? Бид дорн зүгт нэгэн од тодоос тод гэрлэхийг үзээд явсаар ийшээ ирсэн юм. Энэ бол Юудын хаан мэндэлсний тэмдэг гарцаагүй юм уу? Ийм бол би хуулийн багш нар болон тэргүүн тахилчдыг дуудаж асууя. Бичээс Юудын хаан хэрхэн мэндэлсэн талаар тэмдэглэсэн гэж бодож байна. Явж хуулийн багш нар болон тэргүүн тахилчдыг дууд. Тэгээд Юудын хаан мэндэлсэн талаарх бичээс юу гэж өгүүлснийг мэдээд иргээрэй. За хаантаа. Төргөл. Эрдэмтэн мэргэд та бүхэн алжаасан байлгүй. Углан саатна уу? хуулийн багш нар болон тэргүүн тахилчид Херод хааны зарлиг дулаад яаран хурч ирэв. За. Бичээс Юудын хаан мэндэлсэн талаар хэрхэн тэмдэглэсэн байна? Та нар мэдвүү? Би үнийг цээжээрээ мэднэ. Бичээс дүүлэхдээ иш үзүүлэгч аврагч эзнийг Израиль нутгийн бяцхан хот болгох Бэтлеhem төрөм гэж өгүүлсэн байдаг. Херод хааны царай барав. Харин 3 мэргэд баярлан үсрэн баслоо. Эрхэм мэргэд минь би ч бас тэр шинээр мэндэлсэн гэж та нарын бодож байгаа. Юудын шинэ хаан мөргөж хүндэтгэл үзүүлмээр байна. Хэрв та нар үнэхээр шинэ хаан болж чадвал надад дуулахыг хүсье. Гурван мэргэд Херод хаанд хагас бүхийж баярлсан илэрхийлээд замаа хөв. Тэд баяр хөрөөр бялхаж Бэтлехемүүд явцгаав. Хамгийн гайхалтай нь гэвэл тэднийг Бэтлехем хотод явах тутам өнөөх үцсгэлэнтэй од улам бүр тод гэрэлтэж байлаа. Тэд явсаар малын хашаанд хүрэлцэн ирэв. Тэнд Мария бяцхан Есүсийн хамт байлаа. Есүсийг малын твшинд нойрсож байх үед 3 мэргэд түүнд ирээд хүндлэн мөргөж Хаадын хаан эцдийн эзэн танд бид хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. Мария гайхсан ч 3 мэрэгдийг баярлан өгтөж авав. Талаас зорин ирсэн та бүхэнд би талархаж байна. 3 мэргэд хүүгийн өмнө өвдөг сүвдэж ээлжэлжээр бэлэг гартуулав. Алс солын дорноос зорин ирсэн мэргэд бяцхан Есүст хаадын бэлэг болох алтыг өргөн барив. Алт бол хамгийн үнэт хувиршгүй металл бөгөөд зөвхөн хаадал хэрэгэлдэг байв. Алт бол зөвхөн хаанд л өргөн барьдаг бэлэг үлээ. Есүс бол бид бүхний хаан. Тэд дараагаар гүглийг өргөн барив. Гүгэл бол анхлан үнэрт утлах бөгөөд Бурхныг магтахад анхлан үнэрт гүглийг асаадаг байжээ. Есүс бол бид бүхний магтагдах зохистой Бурхан. Эцэст нь тэд мэрийг гартуулав. Мэр бол үхсний дараа оршуулах зориулж биеийг тасалдаг тос юм. Есүс бидний төлөө загалмаа дээр цовлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дараа дахин амилсан Бурхан билээ. Ингэснээр үхлийг ялан дэлж та биднийг авралт хөтлсөн билээ. Бидний төлөө тэрээр Бурхан атлаа өчүүхэнд орой хүмүүний биеийг олж энэ дэлхий дээр мэндэлжээ.
Түүнийг Христ, амьд бурхны хүү, аврагч Месиа гэж дууддаг. Танд Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе.